За сайн бацхан хүүхдүүд ээ. Монгол Улс сургуулийн бага ангийн багсгатай байна. Өнөөдөр бид Хумба нийгэм хичээлээр нутгийн хүмүүсийн амьдрал гэсэн бүлэг сэдвүүд дотроос бидэнд үйлчлдэг газрууд гэсэн дэд сэдвийг сонгоовч үзэж судлах гэж байна. За ингээд бүгдээрээ хичээлдээ бэлдээд дэвтэр ном үзэх харандаага ойртуулаарай. Хичээлдээ анхаарлаа хандуулаарай. За бидний өнөөдрийн ярилцах зүйл бол танай нутагт үйлдвэрлэл үйлчилгээний ямар газрууд байдгийг, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нь хүмүүсийн амьдрал хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултын дагуу ярилцсан. За тэгвэл эхний зураг дээр ажил дээр хүүхдүүдээ 2 дугаар зураг, 3 дугаар зураг энэ 3 зураг гурлыг нь ажиглаад хараа. Энд үйлдвэрлэл байна уу, үйлчилгээ нь байна уу, аль аль нь байна уу? Сайн тунгааж бодоорой. За эхний зургийг бол багш нь үйлдвэр. Эдийн үйлдвэрийн тухай зураг авсан байгаа. Энэ бол манай Улаанбаатар хотод байдаг үйлдвэрийн газар. За хоёр дахь зурган дээр үйлчлэгээний газар. Жишээлбэл шүдний эмнэлгийг авсан байгаа. Үйлчлэгээний газрууд нь бидний амьдралд яаж нөлөөлдөг юм бэ? Бид шүдээ өвдөхөөр шүдний эмнэлгийг зорж очдог тийм ээ. Биднийг эрүүлжүүлэх үйлчлэгээтэй газар. 3 дугаарх нь бол үсчний газар байна. Бид бас үйлчлэгээний газар очиж үсээ янзлуулдаг тийм ээ. Хөвгүүд бол үсээ засвалдаг, охтууд бас үсээ гоё янзлуулдаг байгаа. За ингээд цаашаа хөвгттэй. За тэгвэл энэ дараагийн сэдв. Дэлгүүр. Дэлгүүр маань үйлдвэрлэлийн газар уу, үйлчилгээний газар уу гэдэг дээр бас ярилцах байгаа. Та нар юу гэж бодож байна уу? Дэлгүүр үйлдвэрийн газар юм уу? Үйлчилгээний газар юм уу? Сургалтын 2 дугаар хуудсанд байгаа. Ярилцаарай. Багш нь бол дэлгүүрийг үйлчилгээний газар гэж үздэг. Үйлчилгээний газар. Яагаад гэвэл дэлгүүр бидэнд бүх юмараа яадаг байна? Үйлчилдэг. Дэлгүүрт худалдагч ажилладаг. Худалдагчаас гадна зохион байгуулагч, ачаагч тийм ээ. Янз бүрийн бараа өргөч гэх мэргэжлийн хүмүүс бол ажиллаж идэг. За энэ зургийг сайн ажиглаарай. Энд юу харагдаж байна уу? Бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг мах, тэр цаагуур нь хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөстэй харагдаж байна. Энэ бол дэлгүүр бол үйлчилгээний газар юм аа. Худалдагч нь биднэрт иргэдэд үйлчилж байгаамаа. За тэгээд сурах хүчийн 2 дугаар хуудасны А хэсэгт 22 дугаар хуудасны А хэсэгт байгаа дэлгүүрт ажилладаг хүмүүс ямар ажил хийж байна вэ гэсэн хүснэгтийг өөрснөө хичээлийн дараа нөхөөрэй. За цаашаа явъя. За тэгвэл саяхан бидний үзсэн дэлгүүрт маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Тэгээд бид нар дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа хаана үйлдвэрлэсэн? Тийм ээ? Ямар бидэнд ямар үйлчилгээ үзүүлэх юм? Хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, хортой юм уу, хоргүй юм уу гэдгийг бол мэдэх шаардлагатай байдаг. Бид 3 дугаар ангидаа бараа материалын шошгоны тухай үзсэн байгаа. Тэгвэл бас хаана үйлдвэрлэснийг мэдчихэж бараагаа сонгож авах учраас энэ хоёр шошгыг сайн уншаарай. Тэгээд өөрсдийн чинь урд нь үтсэн шошготой таарч байна уу, илүү юм байна уу, дутуу юм байна уу гэдгийг сайн анхаараарай. Бид заавал шошгыг үзчихэж бараагаа сонгож авдаг. За тэгвэл танай нутагт ямар бараа бүтээгдэхүүнийг гол үйлдвэрлэдэг гэсэн асуулт байна. Бид бол Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас Улаанбаатар хотынхаа тухай Улаанбаатарын үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг үзэж танилцах ёстой. Нэгдүгээрт бид энэ хүнсний үйлдвэрлэлийг харж байна. Энд бидний идэх дуртай жигнэмгийг хийж байна. Энэ бол хүнсний үйлдвэр. Тал нарийн боомны үйлдвэрийнхэн жигнэмэг үйлдвэрлэж байна. Хоёрдугаарт бол
бидний өмсдөг формын хувцсыг үйлдвэрлэдэг оюутлын үйлдвэр байна. 3 дугаарт нь бүгд болгоны уух дуртай сүүний үйлдвэр. Эдгээр бол бүгдээрээ Улаанбаатар хотод байдаг. Энэ бараа бүтээгдэхүүн хэн үйлдвэрлэдэг? Хүмүүс үйлдвэрлэн, тийм ээ. Энэ үйлдвэрүүдэд ажиллаж байгаа ажилчид бидэнд хэрэгцээтэй энэ бараа бүтээгдэхүүний бүгдийг үйлдвэрлэж байд юм байна. За тэгвэл бидэнд бидний ямиг үйлдвэрлэдэг үйлдвэрийн газраас гадна бас үйлчилгээний газар гэж бас байдаг. Бидэнд үйлчилдэг. Бидний асуулт байгаа шүү дээ, тийм ээ. Үйлдвэрлэл үйлчилгээний газрын тухай үзэж байгаа учраас одоо үйлчилгээний газар руу оръё. Тэгвэл үйлчилгээний газраас соёлтоо өөрчлүүлэх нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж байгаа хэрэг юм аа. Тэгвэл нэгдүгээр бид нэр энэ үйлчилгээний газрыг банкны тухай сонгож авсан. Та нар болоо та нарын аав ээж ах トゥ бүгдээрээ банкаар үйлчлүүлдэг. Банкнд ямар хүмүүс ажилладаг? Ямар мэргэжлийн хүмүүс ажилладаг юм бэ? Банкнд бол эдийн засгийн мэргэжилтэй, нэгтлэн бодох мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Бид банкаар яг гэж үйлчлүүлдэг. Өөрсөндөө хэрэгтэй мөнгө төгрөгтэй холбоотой гүйлгээ банкаар хийгдэж байд юм аа. За тэгвэл 2 дугаар зурган дээр бидэнд бас хоолны газар ба ресторанууд бас үйлчлэгээний газарт орж бидэнд үйлчилж яадаг. Бид хоолны газараар ч тусдаа хоолоо захиалаад гэрүүлээрээ найз нөхдөөрөө хоолж байдаг, тийм ээ. Энэ хоолны газараар үйлчлүүлэхэд бидэнд үйлчлэгч, тоогооч, зохион байгуулагч нар бас тодорхой хэмжээгээр бидэнд үйлчилж байд юм аа. За 3 дугаар зурган дээр бид нэр кино театрыг авсан байгаа. Театрын тухай авсан байгаа. Театр хүртэл бас бидэнд үйлчилдэг. Бид театрт очиж кино үзнэ, заримд нь жүжиг үзнэ, тийм ээ. Тийм учраас театр бас бидний үйлчилгээний газрууд юм аа. Тэгвэл энд ямар үйлчилгээ үзүүлдэг болон ямар мэргэжлийн хүмүүс ажилладаг тухай бичээрэй гэж байна. Сургачгийн хуудасны 23 дугаарт бас 1 гэсэн дугаар дээр бас хүснэгт байгаа. Энэ хүснэгтийг хичээлийн дараа нөхөн театрт бол ямар хүмүүс ажилладгийг та нар үргэлж орж идэг учраас мэдчихэж байгаа гэж бодож байна. За бас нийтийн тээврийн унаа бас бидэнд үйлчилдэг. Нийтийн тээврийн унаа гэдэг нь автобус, такси, тийм ээ. Дагалт дэрэг, онгоц энэ бүгд бүгдээрээ нийтийн тээврийн унаа. Нийтийн тээврийн унаагаар хэрхэн үйлчлүүлдэг вэ? Энд ямар санамж байна вэ гэсэн юм асуулт байна. Нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлэхдээ хүн болгон тусгай бэлдсэн суудлал сууж зарчдаг. Суудлал суухаас гадна энэ нийтийн тээврийн унаан дотор байгаа санамжуудыг харж тэр санамжийн дагуу үйл ажиллагаагаа зохицуулж идэг. Жишээлбэл энэ санамжийн дээр байгаа таяг тулсан хүн бол өндөр насны 0-3 насны хүүхэдтэй эхчүүд тэр хүүхдэд төрсэн зориг байна. Аваас жирэмсэн ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдсэн юм санамж байх юм бол та нар ийм хүмүүсийг орж ирэхэд суудлаа тавьж өгч эднэрт үйлчлэх юм аа. Бид өөрснөө унаагаар үйлчлүүлэхээс гадна ийм тусгай хүмүүст бас бид өөрснөө үйлчилдэг. За тэгээд багш нас энд санамж дотроос чинь үлдээсэн байж магадгүй. Тэгвэл өөр санамж мэдэх бол нэмж дэвтэртээ энэ санамжуудыг бичээрэй. Дахиад өөрөө нэмээд дэвтэртээ бичээрэй. Тэгээд автобус унаа нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэх нь иргэн бүрийн биелүүлж явах ёстой үүрэг юм шүү дээ хүүхдүүдээ. Үүний дараа бид хичээлдээ дүнэлж ярилцахаас өмнө 2 зурган дээр ярилцах. Зөвхөн манай нутагт төдийгүй бусад аймаг, хот тийм манай нутаг гэж бид Улаанбаатарыг ярьж байгаа. Тэгвэл бусад аймаг, хот бүр суманд хүртэл үйлдвэрлэл явагдаж байдаг. Тэгээд тэндээс маш олон бараа Улаанбаатар хот руу ирж идэг. Мөн холын хол гадаад улсаас онгоцоор, машинаар тийм ээ. Мөн хөлөг онгоцоор
бараа тэрвэрлэн авчирдсан бэ. За манай нутагт ямар бараа байгаад хот руу зөөвлөн орж ирдэм бэ гэвэл Увс аймгаас Чацарга нэг бол Улаанбаатар хот руу оруулж ирдэм бэ. Бас Сэлэнг аймаг Ховд аймгаас бол Шивга Улаанбаатар хот руу орж ирдэм бэ. Эрдэнэ татаас Хивс Улаанбаатар хотод орж ирнэ. Хөвсгөл аймаг бол Загсаар Баян тэгээд Хөвсгөлөөс Загас Улаанбаатар хот руу орж ирдэм бэ. Тэгвэл гадаадаас бас юу орж ирдэг гэвэл нефть, одоо машин, автомашин энэ хэрэгэлдэг бидний одоо бензин, газ гэж ярьдаг. Энийг бол Оросын холбооны улсаас оруулж ирдэм бэ. Бусад одоо шаазан эдгэл бас жижиг хувцас хоноор янз бүрийн бүтээгдэхүүнийг биднээс бүгд найрамдах хятад ард улсаас зөвлөн оруулж ирдэг. За одоо сайн бүх хичээлээ үзээд дүгнээд ярилцсан одоо багш нь гэрийн даалгавар өгч байна. Гэрийн даалгавраа маш анхааралтай сонсоорой. 1-р 12 дугаар сарын 10-нд буюу эх 7 хоногийн 4-р өдөр энэ хүн нийгмийн хичээлээр шалгалт авах тул сурагчийнхээ 1-ээс 23 дугаар хуудсыг сайн уншаарай хүүхдүүдээ. Маш анхааралтай уншина. Ялангуяа тодорхойлолтуудыг сайн уншина шүү. 2-р сурагчийн 23 дугаар хуудасны гэрийн даалгавар хэсгийг уншаад тайлбар бичээрэй. Энд дандаа санамжууд байгаа. Энэ санамжуудыг харжгаад тайлбар бичнэ. Тэрнээс гадна сурагчийн 21-ээс 23 дугаар хуудсыг дахин сайтар уншина. За, хичээлд анхаарлаа хандуулсан сурагчдаа баярлалаа. Тэгээд энэ доор 4 зураг тавьсан байгаа. Энэ зургнууд дээр худалдагч, эмч, үйлдвэрийн ажилчин, дахин аж ахуйн энэ ажилчид тусдаа ямар үр гүйцэтгэж байгааг хажуудаа байгаа хүмүүстэй харилцан ярилцаарай. Баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.